Цас будрах энэ л өдрүүдэд дурлал яг л энэ цас шиг чимээ энерги ирдэггүй. Үйлэрхэг тэнгэрээс ертөнцийн өнгийг өөрчилсөөр будардаг юм болов уу? Энэ зогсож байгаа охиныг Юки гэдгээ. Даанч сонсголын бэрхшээлтэй. Гинэт нэг гадаад хүн гарч ирээд ямар нэг юм асуугаад л голтой. Юки маань ч ойлгохгүй, яхаа мэдгүй зогсож байтал тэндээс нэг царайлаг залуу гарч ирээд туслаж байна шүү манай Юки. Юки маань хараад тэр царайлаг залуу чинь Юкигийн найзтай нэг клубийнх юм гинэ. Юки сонсголын бэрхшээлтэйгээ тайлбарлаад царайлаг залуугийн ч буух бодол ирж болоо. Буухта дараа уулзъя гэд хэлсэн чинь Юкигийн зүрх хүчтэй зөхлөөд бараг дурлцсан цадчихсан. Маргааш нь манай хүн цоглог сургууль руу гарч ийна. Энэ Юкигийн хажууд сууж байгаа охин чинь өнөөх царайлаг залуутай нэг клубд байдаг Юкигийн найз Ринчан. Тэгээд нөгөө царайлаг залуу чинь Ринчанаас сууж ийна. Тэр царайлаг залуу Канадаас буцаад ирсэн гадаадаар зугаалах дуртай хүн гинэ. Царайлаг залууг маань Ицуоми гэдэг байх нь Ринчан Юкиг дурлцсан юм уу гэж явуулаад өнөөхий цэцэрэ бүр уулан болчлоо. Юки өөрийгөө Ицуомиг биширдэг гэж боддог юм байна. Ерөнхийдөө крашлтгэл гэсэн үг л дээ. За тэгэхээр хэдүүлээ Ицуомиг эцүгээ дуудаад явчих. Эцэг цагийн ажил хийдэг газрын даргаыг нь Рин крашлдаг. Дараа Ицуомиг хоёр хоорондоо үеэлүүд. Тэгээд Ринчан хамт ажилладаг кафе руу явах уу гэж асуугаад Юки ч угаасаа эцүүтэй уулзмаар байсан болохоор тгийгээл хэлчлээ. Ринчан даргатай уулзахаараа сандарчихтын гинэ. Царайг нь харалтаа та нар. Юки Ринчаныг зэрэгжүүлээд хамт ажилладаг кафе руу явахаар болдог. Очоод эцүүгийн дугаарыг Юки авна л гэж байна. Нэр хөөрхөн. Юки маань өмсөх хувцас сонгоод гэрээсээ гарлаа. Ринчантай нөгөө кафе дээр нэрээд орхосоо бүр гадаа нь гацаа зогсчихдаг. Арай гэж ороо сууж байтал нөгөө Ринчаны яриад байсан дарга нь ороод ирлээ шүү. Ринчан ч ямар сандарч байгаа болтой. Нөгөө дарга нь Юкид хандан үжи минь тухтай байгаарэ гэж хэлсэн чинь манай Юки яаж сонсох вэ? Миний үгээ уншаад бүр юу ч дуурахгүй. Ринчан даргад Юкигийн тухай тайлбарлаж өгсөн. Гинэт эцүү гараараа Юкигийн толгойд хүрээ зочооч воо. Тэгээ зүрхэн хүчтэй зөглөөд л байж байтал гаднаас хүмүүс орж ирээд гадаад хүмүүс л юм байна. Эцэг захиалга авахгүй л атсан чинь нэг охин хатар дээр нь үсчүүл яах вэ? Юки яагаад үсчвэ гэж бодоод санийх гадаад хүмүүсийн мэдлэгийн байх даач гэж бодох ш. Эргээд арсан чи харин Ринчан даргаас дугаарыг нь авах гэж сууж идэм да. Юки ч бас эцүүгийн дугаарыг авах гэдээсэн штий. Тэгээл дугаарыг яаж авахаа мэдэхгүй бичин гэхээр тиймхэн өөрийгөө сонсож ярьж чадахгүй дээ. Жоохон гутраад дугаарыг нь ч асууж чадсангүй. Хэрэг Ринтэй зогсож байхад эцүү ажилласаа тарчглаа. Тэгээд эцүүгээр Юкиг хүргүүлэх гээд шахсаар ягаад даатгад үлдээчдэг шүү. Юки маа сандраад хамтаа алхаж ягаад Юки яг мотоцикл мөргүүлэхээр шахлаа шүү. Тэгээд Юкиг маань эцэг хөдлөөд авсан. Энэ хоёрыг харахаар би бүр өмнөөс нь догтлоод ах юм аа. Юки ч түүний бит гараа тавьсаа гэж бодоод дургуцахгүй бол дугаарыг ч авч болох уу гэд асуучлаа. Тэгээд эцүү болно гэдгийг яаж тохионы хэлээр хэлдэг юм гэж асуугаад Юки маань зааж өгч байна. Дугаарыг нь ч авсан. Чатлаж агаад Юкигээс эцүүми Юки чи намайг өөрийнхөө ертөнцид оруулаач гинэ. Ёо Юки тэгээ шүхрээ хаяад болно гэж хэлээд байгаа юм шүү. Юки маань зөндөө их баяртай байгаа болтой. Дараа өдөр нь Ринтэй уулзаал эцүүгийн тухай ярьжсэн чинь чөтгөрийг дурсараа гэж яг хажуудлын ширээнд нь байж таарна. Тэгээл эцүү явах гэсэн чинь мэдээч манай Ринчан хойноос нь дуудана. Юки эцүү хоёр харс тулгараад Юки ичээд байна гэж хэлсэн чинь эцүү Юкиг ямар хөөрхий юм бэ гэд хэлчлээ шүү. Юки гайхаад уруулын хөдөлгөөний бие буруу уншчуу. Яач вэ гэж бодоод тэгсэн чинь харин эцүү явлаа шүү. Онгоцны цаг болчлоо гинэ. Юки маань бүр хайлаа явах гэж байгаа юм бол гэж бодоод асуусан чинь эцүү Лаос руу явна гинэ. Тэгснэ шууд баяртай гэж яваад өгчнөөс. Рин дээр буцаад ирсэн чинь өчигдрийн Юкигээс тийсүр харагдаж байна гэд Юки хайр бишрэл хоёрын бүр ялгааг нь бодоод бодлогошроод суучнаа.
Тэгээ сууж байтал Ринийг хүн рүү заагаад байна. Юки хартал энэ хүн чинь Юкигийн хуучин найз гэж байна шүү. Найзтайгаа тохионы хэлээр ярьж байна. Энэ найз нь ч бас ерөн сонсголын бэрхшээлтэй юм байх та. Тэгсэн чи биш вэ? Энэ найзынх нь хажууд байгаа залуу Юкиг ямар хөөрхөн юм бэ гээл дараа нь юм уухтаа урилдаач хийх шиг. Тэгсэн манай Юки сонсголын аппарат зүдэгдээ гэсэн ч огт сонсож чаддгүй юм гинэ. Энэ найзыг Оуши гэдэг юм байна. Оуши явж байгаа бас нэг сонсголын хүн туслахыг нь Оушигийн таньдаг охин харсан бололтой. Тэр охиныг нь Изуми гэдэг юм байна шүү. Изуми Оушиг Юкигээс өөр хүнтэй тохионы хэлээр ярьж байхыг чинь анхудаа л харлаа гинэ. Бараг Оуши чинь Юкид сайн юм шүү. Оройн Юкиг унтгал байж хахад эцүү зураг явуулж юм шүү. Нөгөөдөр гэхэд буцаж ирнэ л гэж байна. Нөгөөдөр нь ч боллоо. Изуми саяржээ. Юкид бэлэг өгч байна. Та нарын өгсөн бэлгийг хардаа. Юки баярлаад энэ өдөр ингэж өнгөрсөн байдаг юм да. Рин чаныг хүлээгээд байж байтал Юки Оушиг гүнтэй таарад яриа зогсноо. Гинэт Юкиг хүм өргөөд цочтол эцүү байна шүү. Дахиад толгойг нь бүр илчилж байгаа л яваад өчлөө. Оуши Юкиг харамлаж байгаа бололтой. Эцүүгийн тухай Юкидээ ярилцаад эцүүч тэр хоёрыг ярилцаж хойно бас хараа суунаа. Рин чан Юкиг ардаас нь гинт үсэрч гарч ирэл цочуучлаа. Юкиг ер нь хүн болгонд чиж юм аа тий. Оуши яг явах гэж байгаа л Рин хандан Юкигийн ардаас нь үсрэхгүй байсан дээр хүлийн чимэг чинь сонсож чадахгүй штэ гэж хэлчихэд явчлаа. Тэгээд Ринд Юки эцүү хайртай болсныг хэлчихдэг за. Рин Юкид бүр баярлаад сүйд болж байгаа юм чинь. Энд хүрээд миний бэлдсэн бичлэг дууслаа. Дараагийн удаа илүү чанартай, илүү хичээж хийх учраас part 2-оо хүлээж аваарай.